50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч ихүү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн 4D 640 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. За, сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд шинэ 7 хоногийн эхний өдрийн үндэсний лотерейн нэвтрүүлгийн хамт олонны зүгээс мэнд хүргэе. За, үндэсний лотерей 1 дахь 3 дахь 5 дахь өдөр болгон 17 цаг 50 минутаас шууд үндэсний лотерей бас та бүхэнд хүрж байгаа. За, олон азтангууд тодорж байгаа. За, ер нь бол анх 2-3 мянган хүн тоглож исэн бол одоо тоо болвол даруй хэд үлээ 7-8 мянгаар нэмэгдчихэд байгаа. Тоглож байгаа хүмүүсийн тоо бол маш олон болж байгаа. За мөн үүнтэйгээ зэрэгцээд айгүй олон шагнал хожиж байгаа хүмүүс бий. Зөвхөн за 120 сая төгрөг, 50 сая төгрөгийг одоохондоо хожоог байгаа. За сая 500 бол хожигдсан. 12 сая төгрөг хожоог байгаа. 900 мянган төгрөгийг би сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол олон хүмүүс тоглож байгаа учраас үндэсний лотерейгоос хонжуур хожих тэр тоо мөн адил тэрүүгээрээ нэмэгдэж байгаа хэлэхэд тун таатай байна. За ингээд өнөөдрийн үндэсний лотерейгоор тоглож байгаа бүх хүмүүст бүгдэнд нь амжилт хүсье. За уламжил ёсороо 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын машиныг ажиллуулж эхэллээ. За 4D-гээс бол 2-3 хүн тодорцсон байгаа. Өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авсан хүн бий. За 500 дахин өсгөж авсан хүн бий. 1000 төгрөг тавиад тэгээд 1000 дахин өсгөөд авна гэдэг бол мэдээ сая төгрөг болж байгаа. Сая төгрөг хожсон хүн бас байгаа. За сая 500 мянган төгрөгийг хожсон нэг хүн бий. За гэхдээ миний сайн мэдж байгаагаар бол бас нэг хүн хожсон мөртлөө телевизээр гарахыг хүсээгүй. Бас нэг тийм нууц ноёнтон бас байгаа даа. За олон ярьж байгаа хооронд 2 тоо гараад ирсэн. Эхнийх нь бол 9. Дараагийнх нь яг одоо энэ өнгөрч байгаа бөмбөг бол 5 гэсэн бөмбөг байна. 9-5-2 гараад ирсэн байна. За ингээд миний ихний боломж ингээд байхгүй боллоо. Намайг ер нь ямар тоогоор тоглож байгаа одоо үзэгчд маань мэдж байгаа юу? 0-6-24 шүү дээ. Үзээд байгаа байд. За дараагийнх нь 2. Ер нь бол азаа нэг үзмээр юм байна. Нэг удаа тоглоод сая 500 мянган төгрөг хоцсон байгаа. Нэг удаа тоглоод өөрийнхөө бооцоог 500 мянга дахин өсгөж авсан хүн байгаа. За магадгүй та нэг удаа тоглоод юуны яаж мэдгүй 50 сая төгрөг хойчих юм. За хамгийн сүүлийн бөмбөг 8. Хамгийн сүүлийн бөмбөг 8. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөгийг дөрвөн бөмбөлгийн тоог нь та бүхэндээ танилцуулъя. Хамгийн ихнийх нь 9 дугаартай бөмбөлөг байна. Түүний дараа 5, тэгээд 2, за хамгийн сүүлийнх нь 8 гэсэн бөмбөлөг байна да. За хэрвээ та энэ дөрвөн тоог дөрүүлэнгийн таасан бол таны бооцоо 500 дахин өсөх ёстой шүү. Гэхдээ таны тавих бооцоо бол 4D дээр 500 төгрөгөөс дээш байх ёстой гэдгийг анхаараарай. За харин одоо 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуур. 2 дугаар зэргийн хонжуур. За 2 дугаар зэргийн хонжуур яах вэ гэвэл өөрийнхөө бооцоог та 1000 дахин өсгөж авна. Өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авна. За яг бөмбөлөг гарч ирж байгаа чимээ бол миний чихэн цаг гээд ороод ирнэ. 5 гэсэн бөмбөлөг гараад ирсэн байна ихнийх нь. За янз бүрийн тоо бичиж болох юм байна. За түр байж байгаа. Дараагийнх нь хэд байна? 9 байна. 5 9. Янз бүрийн тоо бичиж болох юм байна. За төрсөн өдөр байж болно. Охиныхоо, хүүгийнхаа төрсөн өдөр, өөрийнхөө эсвэл төрсөн он, сар, өдөр. За машины дугаар. За янз бүрийн тоо байж болно. Эсвэл ямар ч хамааралгүй тоо байж болно. Ямар ч хамааралгүй тоогоор өнгөрсөн 7 хоногт нэг залуу өөрийнхөө бооцоог 1000 дахиж өсгөж авсан байна. За 3 дахь бөмбөлөг 7 байна. За дараагийн бөмбөлөг бол энэ хоолойд ороод ирсэн байна. 7. За 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын эзний тоо бол 5 9 77. 5 9 77. 59 77.
За, энэ тоог зөв таасан хүн өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авна. За харин одоо өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөж авах боломжтой. Тань боломжийг олгох тэр машиныг бид ажилуулж байна. Мэдээж эндээс 4 мөнгө гарч ирнэ. Яг адилхан. За дөрөвдүгээр тоглож байгаа бол үзэгчтэй би дандаа хэлдэг. Танд 3 боломж байгаа шүү гэж. Нэг дугаар бичээд 4 тоо бичээд 4 тоогоороо 3 дугаар зэргийн хонжуур дээр, 2 дугаар зэргийн хонжуур дээр, 1 дугаар зэргийн хонжуураас өөрийнхөө азыг үзэж байна. Тэгэхээр 3 боломж байгаа. За би одоо их муу санаатай хүн гэж өөрийгөө бодоод байдیں۔ Тэгээд 0-6-24-гээд өөрийнхөө төрсөн өдрөөр одоо 4 сар үзэж байна да би. Байдгаа. За 0-5 гэсэн 2 тоо гарч ирсэн байна. Дараагийнх нь 4. Дараагийнх нь 4. За тэрний дараагийнх буюу дөрөвт хүмлэг 5 0 5 4 5. За ингээд дөрөвдгийг нэгдүгээр зэргийн хонжуураас гарч ирсэн 4 тоо бол 0 5 4 5 гэсэн дугаартай бөмбөлгүүд байлаа. За ингээд дөрөвдгээр тоглосон бүх хүмүүст анхаарлаа хандуулсан явдалд их баярлалаа. Өөртөө ч гэсэн бас их баярлалаа. Тийм бас тоглосонд. За одоо бүгдөө хамтдаа анхаарлаа хандуулаарай. Өшөө илүү анхаарлаа хандуулаарай. Дөрөвдгээр тоглож байгаа хүмүүсийн дараагийн одоо ахих төвшин болвол би 50 сая руу тоглох гэж бодож байгаа. Тэгээ би удахгүй бас 50 сая руу өөрөө тоглоё гэж бодож байгаа. Гэхдээ он гарч иж болд юм уу? Ямар ч байсан он гартал одоо дөрөвдгээр тоглоё гэж бодож байгаа. За ингээд 6D буюу 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа бүх хүмүүс анхаарлаа хандуулна. Машин ажиллаж байна. За товчхон танилцуулъя. Яаж 50 сая төгрөг хожих юм бэ гэж. Энэ 60 мөнгөлөг байгаа. Энэ 60 мөнгөлөг ямар мөнгөлөг байгаа юм гэвэл тгээс 9 хүртэлх цифрээс тус бүрээс нь 6 ингээ нийтдээ 60 мөнгөлөг байгаа. Энэ 60 мөнгөлөгнөөс 6 мөнгөлөг нь гарч ирэх юм. За хамгийн ихнийх нь 1 гэсэн мөнгөлөг гарч ирсэн байна. За энэ 6 бөмбөлгийг гарч ирэх дарааллыг нь яг найдвартай таасан тэр хүн 50 сая төгрөг олж. За дараагийнх нь 3 байна. За хэрвээ 1-3 гээд энэ 2 тооны дарааллыг нь яг зөв одоо та таацсан байгаа бол 1500 төгрөг олжсон байна. Урмын хонжуу. За хэрвээ энэ хурж байгаа бөмбөлөг буюу 1-3-3 гэсэн энэ 3 бөмбөлгийг дарааллын дагуу яг зөв таацсан байгаа бол та 15,000 төгрөг олчих. За дараагийнх нь энэ 4 бөмбөлгийн чимээ байна. За 7. 1-3-3-7 гээд энэ 4 бөмбөлгийн дарааллыг яг зөв таацсан байгаа бол та 150,000 төгрөг олчих. За 5 бөмбөлөг. 5. За 1-3-3-7-5 гээд энэ 5 бөмбөлгийн дарааллыг яг зөв таацсан байгаа бол та сая 500,000 төгрөг олчих. За харин 50 сая төгрөгийг мэдээж 1-3-3-7-5 дээр нэмээд хамгийн сүүлийн бөмбөлөг нь тэг байна. Энэ бөмбөлөгтэй нийлүүлээд энэ 6 бөмбөлгийг зургуулынгийн дарааллыг нь зөв таасан бол та 50 сая төгрөг очих юм да. За ингээд 6D-ийн гарч ирсэн 6 бөмбөлгийг дарааллын дагуу танилцуулъя. Яг дарааллыг нь зөв таасан тэр хүн 50 сая төгрөг очих юм шүү. За 1-3-3-7-5 тэг. За ингээд 6 тоо таалаа 50 сая төгрөг. Тоогоороо таних. Гэхдээ яг гар дээр чинь бэлэн ирэх тэрэг мөнгө бол 30 сая төгрөг шүү. 30 сая. 20 сая яах вэ? Одоо ийм хэцүү байгаа нөхцөлд бас улс татварт авна гэж шүү дээ, тийм ээ. Гэхдээ ер нь л хуулиндаа хэцүү байгаад ч аваад байгаа юм биш. Ер нь л 40% авд юм байлээ. За, гинтийн ашигын татвар бол харин хэд вүлээ? 60% билүү? Яадаг вүлээ? 40 хэвээрээ. Нэг тийм хууль яваад байсан болцсон уу те? За би их мэдээлэлээс гоцорч гэж. За, харин одоо 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс бүгдөө анхаарлаа хандуулаарай. Хамгийн ориглондоо. Гэхдээ яг одоохондоо бол 120 сая төгрөгийн азтан тодорхойг байгаа. Тодороосоо тий. Би бол тодороосоо л гэж дотроо л бодоол байгаа.
За, одын ярихгүйгээр ажиллууллаа. Нийтдээ 7 бөмбөлөг гарч ирнэ. 7 бөмбөлөгнөөс эхний 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр таасан хүн 120 сая төгрөг хочих юм байна. За, хамгийн ихнийх нь хэд вэ? Хамгийн ихнийх нь 7. Хамгийн ихнийх нь 7. Дараагийнх нь 39. Би нэвтрүүлэг дээр хэлдэг шүү. 30-тай та 2 болон түүнээс дээш гардгаа гэж. 39 ингээд уламжлалаараа гараад ирлээ. Ой! 34. Ой 34. За. Гэс барьж авсан шүү. Солилцсон байна гэж бодохгүй яг 34 шүү. Энэ завсраар хаагур үсрээ гараад өгдөө үсрээд гараад ирлээ. Ой! За. Энд жоохон асуудалтай болж байна. Дараагийнх нь 3. За энд ингэчи ингээ барьч яг энэ зайгаар үсэрч гарч ирээд байна. 20. Харт хүмдэг 29 шүү. Баба. Харт хүмдэг 29 за 6-ах нь. 6-ах нь айгүй чухал бөмбөлөг. Энэ бол 20 сая төгрөгийг баталгаажуулах мэтэл гараад ирэндээ 30. 30-та яг л гарч ирж байгааз. Амраагүй худаа идэг байгааз. За хамгийн сүүлийнх нь бонус. Бонус бөмбөлөг. Бонус бөмбөлөг. 17. 17 дээр миний хоолой яасан муухай ирээдүй. 17. 30 хэд байна? 39, 34, 30. За. 7 бөмбөлгөө дарааллын дагуу танилцуулъя. 7, 39, 34, 3, 29, 30. Өнөөдрийн бонус бөмбөлөг 17. За ингээд энэ ихний 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр зөв таасан тэр хүн 120 сая төгрөг очих юм байна. Ер нь амархан байгаа зү. 42 тонноос нэг за 4 за ирж очиж байгаа хугацаатайгаар нэг 15-20 минут за нийтдээ нэг 30 минут 40 минут гэж бодъё л та. Ингээд тоогоо бүглэх хугацаа бол за нэг одоо зүрхий бодлого бодож байгаа шүү дээ. 42 тонноос сав гээл 7-ыг нь бүглөөл. За харин хамгийн ихний 6 бөмбөлгийг таны бүгэлснөөс одоо ингээд зургуулаад таарчих юм бол 120 сая төгрөгтэй л боллоо шүү дээ. Энэ шиг амархан мөнгөтэй болно гэж байх уу? Тийм үстэй. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан явдалд их баярлалаа. Сайхан амарцгаагаар үзэгчтэй баяртай. 3 дахь өдөр уулзлаа. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс чих үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ирдэ 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий эзэмхати 642 дотроод оролцсон. Бургас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синий телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.